За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо хөтлөгч Кена байна. За тэгээ энэ дугаарыг бас хөл хорионы өмнө бичсэн. Тэгээд сарын өмнө бичсэн болохоор манай оролцогч өөрийнхөө зохиосон дууг бас бидэнд сонсуулж болохоор явуулсан байгаа. Тэгээ би подкастын хамгийн сүүлд оруулснаа сонсоорой. За ахаад та бүхнээс мэдээлэл өгөхөд яг шинэ жилийн дугаарт хүмүүс цахимаар оролцох боломжтой байгаа. 12 сарын 25-ныг дуустал над руу имэйлээр өөрсдийнхөө voice recording хийсэн файлаа явуулах боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр шинэ жилтэй холбоотой сэтгэлийн үгээ хин нэгэнд хандаж хэлэх үг ч юм уу эсвэл одоо энэ жилийн дурсамж эсвэл дараа жилийн багасаа гэсэн зүйл байсан ч олон айгүй чөлөөтэй. Тэгээ анхаарах зүйл нь болохоор хин нэгний нэрийн дуртахгүй байх 5 минутаас богино хугацаанд ярина. Тэгээд мэдээж дуу бичиж байгаа орчин чимээгүй байх шаардлагатай. Уцтайгаа хитрхи уцаар бичиж байгаа бол эсвэл микрофоноор бичиж байгаа бол хитрхи ойрхон битэн яриарай. Нөгөө амьсгал нь сонсогдоод, үлээж байгаа нь сонсогдоод яриан сайн сонсогддоггүй. Би имэйлээ яг подкастын тайлбар хэсэгт оруулчихна. Тэгээд идэвхтэй оролцоорой. Искэбэтэд хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана уу сонсогчдоо. Mongolian Queer podcast-ийн ээлжид дугаар эхлэж байна. Тэгээд хөтлөгч Кена байна. Тэгээд өнөөдөр бас айгүй тийм шинэ түүх өгүүлэхээр манай зочин ирсэн байна. За сонсогч нарт өөрийгөө танилцуулна уу? Сайн уу? Нам холон гэдэг 20 настай жүжигчин мэргэжлэр суралцдаг. За бит хоёр амьдаа байгаа уу? Тийм шүү дээ. Гэхдээ хүмүүс гэж би мэдчихсэн ч харин мартчихсан хүмүүс наваа холон гэдгийг бай. За тэгээд юунаас эхлэх вэ гэж. За өөрийгөө хэрхэн тодорхойлдгоо хэлээрэй. Нэг одоо л bisexual гэж бодож байна. Тэг яг бол гүд сайн тодорхойлж мэдэхгүй тодорхойлох ч нэг тийм шаардлага гарахгүй зүгээр мэдрэмжээ дагаал өөрийгөө сонсоол. Тэгэхэд илүү бас өөр мэдрэмж гарч ирвэл гарч ирэх баха гэж бодож мэддэг. Ямар ч гэсэн хэлэх шаардлагатай бол bisexual. За ингээд өөрийгөө бисексуал хүн гэдгээ мэдтлээ. Хэдэн жил болов? Хэдэн наснаасаа одоо ямар мэдрэмжтэй байв гэлтэй өнгөрсөн түүхээ ярил. Яг хүлийн зөвшөөрч эхлээд бол нэг удаагүй жилчээр болов юм уу? Тэгтээ ер нь өөрөө мэддэг л байсан л та. Анзаардаг гэсэн. Дурлж марлаа. Одоо бүр ингэ бодонгот айл 5 дугаар анги мангата ангил. Амир хөрх охины урд нь очил. Сэрүүлсаас гаралтай маралтай гэж дуулж болоо. Тэгэл амар таалагддаг хүмүүс ингээд зүгээр ойр дотныхоо хүмүүсийг болгочдөг. Тэгэхээр өөрөө төлөвшөрөх. Тэгэл сүулдэ ялтч амар хөрх охтод гараал. Ялтч хажууд дэлгүүрийн охинд дурлж марлаа. Баян дэлгүүр гармаар санагдал. Надад ям захиад хаач дээр би дэлгүүр орлоо. Тэгэл сайн нэг хүчтэй мэдрэмж аваад ийм л юм биш тий. Амар гүт ойлгочлаа хэлж ин да гэж. Саяхнаас л яг бүрэн ингээд бисексуал хүн юм байна гэж ерөөдөө бодож байгаа юм шүү дээ. Яг таг хүлийн зөвшөөрч юм уу? Тэгэхээр яг юм эргэлдэж байгаа үед ч юм уу өөрийгөө ингээд тодорхойлохгүй байх үед одоо өөрийгөө тодорхойлж мэдэхгүй байх үе хүртэл одоо яг хэдэн жил болсон бэ? За 4-5 жил гэсэн юм уу? Тэгэхээр бас нэг өөрийгөө тодорхойлж гэж боддгүй л байсан л та. Тэгэхгүй байна. Тэг ямар хөрсглээ бодлоо төрхөө одоо юу гэдэг би яагаад ингэж байгаа юм бол гэж боддог ч юм уу? Эсвэл зүгээр л би юм бич болох шүү дээ гэсэн ч юм уу тийм. Надад л өөрс тийм бодол байхгүй шүү дээ. Байж болох л зүйл шүү дээ. Нэг тийм хүндрэлтэй асуудал нэг байгаагүй. За тэгвэл
сүүлд нөгөө дурдсан мэдрэмжийн талаар ярих юм бол яг юу болсон? Яг ямар мэдрэмж төрсөн болохоор ингээд өөрийгөө илүү хүлээж авах тамар болсон ч юм уу тий. За энэ ярих юм бол их уртдаг хэлтэй. Өмнөхөн ч юм уу мэдгүй анхаарал дуулсан шүү дээ үсэл. Тэгэл өдөр нэг бодогдол одоо ч гэсэн бодогдол. Тэгэл азгүй дурлалтаа шатаал явж ин да. Мэдгүй анх удаа амьдтай хүмүүс ч үзэл амар хүчтэй байсан. Амар хүчтэй мэдрэмж юм хийж мартахгүй хаа. Тэгэл анх бүр ингээл жинхэнэ харилцаанд орж үзэл. Миний талхаа бүр амар гашлан байна. Би нөгөө хоёлоо нэг цагсны ивент дээр очсон шүү дээ. Тэгээд яг ингээд танилцж яхад ингээд хоёрыг нь олоо танилцж яхад амар хөрхөн хөвгөд танилцсан байхгүй. Тэгэл ямар хөрхөн хүн бэ гэж бодчихвол за яаж очих вэ гэж бодож байгаа л. Нэг ямар ч нэг утсан юм аа. Хальт юм ярьчаад. Нэг шалтай юм ярьчаадаг. Тэгэл нөгөө ивентний цаг дуусаад би ингээд гарахын хүлээгээ зогсож байхгүй шийдний доор. Тэгээ нэг бөмбөг шидчихэд харсч байхгүй болсон байт юм. Тэгэл амар сандраал яа явчихж байгаа юм бах та гэж бол очиод хан хувц цаавал. Яг ингээд гарсан чинь үүдэн дээр буцаа ороод иртээ. Тэгэл лаан чи явах гэж байгаа юм гэдэгт нь бантаал юу. Явлаа. Тэг гараа яваад. Тэгээд явчих юм уу? Тэгээ яваад машин дээр суусан байхгүй. Тэгэл яах вэ гэж бодоод бүр ингээл. Тэг машиндаа сууж аваад гүнзгий амсгаа авчаал. Буцаж гүгээд. Тэгээ гүйсэн чинь хаалгаар гараа авчихсан байхгүй цаашаа. Булан тараад. Тэгэл нэг зогсчаал гүгээл хонос начаал. Хөөе гэсэн чинь. Тэг биш бодчихвол хоёлаа дараа уулзч болох уу асуусан. Амар инээснэ. Болно штэ. Тэг би уцаагаа тэгвэл надад дугаараа бичиж өгчихөө. Тэгэл дугаараа биччихвэл гэтээ дугаар л авах юм тий гэж нэг асууж ирсэн юм аа бас. Тэгээд дугаараа навчаал би бас ажилтнаас яарад байгаа болох явлаа шүү та. Тэгэл дугаараа навчаал бөөм баярлалаа. Гэтээ ингээд хүн чинь дугаараа навчахаар юу гэж үчих юм мэддэг юм байна шүү. Сайн уу гэдэг чигээр амар тэнэг танилцах хин шин юу гэж хин шин амар. Тэгэл өдөр чинь бодож байгаа л оройн нэг юм хоёр нүдний зөрөгтэй юм аа явуулсан. Тэгсэн чинь тэгсэн наа чинь тэгэл нэрч хэлчихсэн. Тэгмээс очиж байгаа л би оройн шүтэж уулзсан юм аа. Тэгэхэд бас амар сонирн байсан. Тэгэхэд бас нэг жоохон хүчтэй байсан. Ингээд дуу тавьж ирсэн байхгүй утаснасаа тэгснэ нэг болтын зөвхөн чамрууд тавьсан байхгүй. Би тэр ингээд машинд нэг хоёр бүртэл асуудал дээр хоёул ингээд асуудал авчлуулсан. Дээш харцагдчихсан байхгүй. Тэгээ дуу эхлэв. Чамайг би явсны дараа гэж би нэг зэрэг хартыг. Тэгэл тэрмэр амар сонирн байсан надад. Тэгэл хальт уулздаг болол уулзч эхлэв. Маргааш нь л нэг өдөр би нэг орой гачуурдаг байна гэхэд ноцсон. Наашаа хот руу хавлах гэжсэн ч юм. Тэгээ хотсон чинь байгаа газрын хаалцсан хаагаа явцсан. Тэгээд ирж чаддаг. Тэгээд амар санаа бас амар орой зөө. Тэгээ ингээд хашааны ингээд наан цанаас уулзаж байгаа байхгүй юу? Саралцсан ногоо. Тэгээ хальт юм ярьж байгаа л. Тэр үед ингээд бит хоёрын гар ингээд бүрсэн зэ. Хоёр гартаа бибинийх гарт. Тэгээд хашааны наан цанаас ингээд явах гээд явж чадахгүйсэн байхгүй би. За чи ороо би ороо гэж байна. Тэгтээ яг тэр миний мэдэрчсэн мэдрэмж бол ингээд хин ямар нэгэн хүлээгээдсэн юм. Тэг явахгүй явж чадахгүй. Тэгэл хоёр хашааны наан цан уулзж ягаад анх удаа би ихтэй уусч үзсэн. Тэгэл өмсөндөө жоохон хичээл.
Тэгээ маргааш нь би хөдөө явах гэжсэн. Тэгээ ирээд уулзах шалтгаан үлдэх гээд ч юм уу. Амар хайртай малгайгаа ингээм өсгснөө. Би чамаас ирээд аваа шүү заа гэчихэд яваад гисэн. Ирчээд үү? Аа. Тэгээд яваад маргааш нь хөдөө яваад би хөдөө болоо мал хонох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнд ингээд скайтлын нэг сүлжээ барихгүй зөө. Найз хавцнаас гоож ингээд мэрчцээс чичдэг. Тэгэл батгатаад авч ёо. Тэгэл 7 мал хонох хэрэгтэй гэсэн чинь юу вэ? Татт би явлаа. 3 хоног л бидэрсэн. Тэгээд ирчээд жоох оройхон чиглэн өдрөө уулзах завгүй байна. Тэгээ маргааш нь анхны болцоо байсан. Маргааш нь ирж уулзал би бас бүүн тогтлол ёо. Мацаглаас хаал 2 каск авал. Петромолын татчихвал. Тэгэл гарч ирэл. Чи надтай болцох уу гэсэн. Талхад өглөөл. Тэгэл каска өмсгөл ясанга ханасаа тэрүүлээд яа. Тэр сайн гоёсан. Тэгээд их юм аудлаа. Амар сонирхол өгдөг. Тэгэхэд ер нь бит хоёрын харилцаа амар ингээл ахиалсан юм. Тотнолол хөтөлцөл амар хөрх. Тэгээд уулзж жагаад тэгээд тэрний дараа тэгээд өдөр уулзаад ч юм эсвэл жоох орой морой уулзаад хальтал уулздаг гэсэн аахгүй. Жохон яраад ажилтаа хин жоо ажилтаа бол хальт уулзаал. Тэгтээ тэгсэн ч гэсэн ингээд харилцаа ингээд жохон ахиалсан аахгүй. Тэгтээ би бас жохон хөлтөө юм шиг байна. Би ингээд их юм ярих дургүй хүн заяа. Нэг жохон дуугаа талтай юм байна. Тэг ингээд хамт явж байхдаа нэг амар юм ярьдаг. Хүмүүст юм байдаг юм шиг л. Тэгээд тэр жохон утгартай байсан гэж магадгүй. Тэгэл байжгаад нэг салхинд гарчаад манай найзанд очиж хансан. Тэгэхэд бот хоёр ер нь гэхдээ миний л мэдрэмжлэлтэй ер нь хосууч хэлсэн. Тэгээд маргаашнаас нь би ямар их тэгэд гэдэг үг хэлээд нэ тийм. Тэгээд хичээл орсон ханад явж ирчээ. Нүлийн тогтмол болсон байсан. Тэгээд хичээл ороод би ингээд тарчаа хичээл дээр өдөржин бодож байгаа байхгүй бодогдол тараад уулзсан даа гэж бодвол чад утсан чинь сургууль дээрээ жоохон завгүй анги тэгээ заас тэгвэл сургуулийнхны гадаа үлдээж ийдаа гэд сургууль дээр би өөрөө үлдэх гэхээр найзынхын төрс өдөрт явах болчиход тэгээд гадаа нь очих үлдээж ийдаа гэж одоо явж байгаа байхгүй. За ингээд жоохон буруу мэрх гатах шиг шүү. Мэдгүй тэгэл ер нь багаар ер нь хүнд ирсэн шүү дээ. Их ойлгомжгүй байж байгаа л. Тэгэл одоо ч гэсэн мартаж чадахгүй л явж байна да. Тэгээд би хизээч шүлэг бичтгэл байсан л та. Гэхдээ хизээч дуух ингэж бодож байгаагүй. Тэгээд зориулж дууж байгаа. Мэдрэмжээ хадгалах гэж дараа нь 5 жилийн дараа сонсоод энэ үед чинь нэр юм гэсэн шүү. Тэр мэдрэмж авах гэж. Бас хүчин шаналгаар бас амар гоё юм биш шүү. Амьтайгаа мэдэрч сэтгэл. Анчин амьдрал юм биш шүү. Тэгэхээр би бас өмнөх экстрагаа байхдаа би ер нь энэс өөр хүнд ингэж хайрлаж чадахгүй байх таа гэж боддог гэсэн байхгүй. Амар өөр хүнээр төсөөлөгддөг. Тэгсэн чинь юу вэ? Хорвоо дээр ямар их мэдрэмж байт юм бэ? Амар илүү мэдрэмж гарч ирсэн. Тэгэл цаашдаа ч гэсэн гарч ирэх байх таа гэж найдал. Тэгтээ одоо амар шаналдаг гэсэн үе бодлого гайг болчих юм бас. X гэснээс чи ингэ шууд үргэлжлүүлээ X-ийн тухай ярьж болох юм.
Болно шүү дээ. Шууд ингээд миний манай экс илэрч юм мэдгүй тэгээд би яг юу гэж асуухаа мэдэхгүй амар тийм сонсогддог. Би 10 жилээ төгсөөд 1 жил өнжөөд тэгээ ажилд орсон байхгүй. Тэгээ байр төрөлж ганцаараа амьдарч эхлэв. Би бас жоохон ганцаардмал байсан. Багтаа өсвөр насндаа муу ээжийг алдаад тэрнээс ч жоохон ганцаардмал болсон. Тэгээ 10 жил төгсөөд байр төрөлжлөд ажил хийгээд дараа жил сурандаа гэж амьдардаг байсан. Тэгсэн чинь манай бүр нэг багт үргэлжлсэн залуу байхгүй. Яалаа. Тэгээ яг ганцаараа байсан үед амар гарч ирээд төшөг болцсон. Тэгэл нэг мэдсэн чи хамт амьдардаг болол. Тэгээд би бинтэд тасаал. Манай хатан мэж бэр гуугаал. Тэгээд би тэр чинь нэг гэрт ороод бараг 2 жил амьдарсан баха. Тэгээд хөрхөн охинтой болсон. Хайраас ургасан нэг цэцэг байдгаа. Тэгээд хин жоохон залуу. Жоохон юм мэдгүй амьдрал гарахад арай болоогүй бах та гараад. Тэр нь жоохон алдаа байсан баха. Тэгээд хоёр тишээ болсон юм. Тэгтээ манай нөхөр намайг мэддэг байсан шүү дээ. Би ингээл хамтан явж байхдаа яа амар хөөрхөн охин бинтэй хараа байг. Тэгэл тоглол хараа би найзхад л болчмаар байна. Тэгэхээр энэ шоол бол энийг за зөөр л мэдэхгүй юу гэж амар хөөрхөн байсан. Тэгэл тэр залуугаас өөр залуу хайрлаж чадахгүй байх та гэж боддог байсан чинь. Бас үгүй мэлээ. Өөр хүнтэй уулзсан хүний үг гэж үгээд байгаа. Тийм одоо ингээд угаасаа юу гэдэг нэг юм хүн дурлал чанууд цохорчдөг юм шиг байгаад ш. Тэгэл яг салсны дараа нэг бүх юм арай ингээд яг юу юм болсон юм болохгүйсэн мэдээ тэгэл дараагийн хүн дээр арай дээрдээ таш санагдаад байдаг ш. Нөгөө нэг эргээд юу лээ X-үүдээ харахаар X-үүд чинь юу агсан байна гэдэг л. А тийм тиймэрхүү гэдэг. X бүр дээр ингээ ахад ингээд ялч үе суралцаал өөрөө бас сураал юм гэдэг санагдаад байна шүү дээ. Тэг найзууд нь мэдтгүү. Мэддэн шүү дээ. Би ч одоо сургууль мургуул дээр бүр таг юм аа заяа. Тэг би бас яг ингээ тавал амар сайн нэлдэг. Тэгээ манай дөрөв нөгөө дөрөв ихтэй. Тийм үү? Чи ганцаараа юм битгий. Ганцаараа юм битгий. Саяхан бодсон ч юм тийм билий. Би нэлдэг. Нэдэд бүгд ихтэй дээ. Тэгээд намайг амар гой хүндэлж харцдаг, амар хайрладаг. Манчин занчин гэж надад ерөөсөө ярьдаг. Нэг тийм тэгж ярихаар ингээд хинтэнд жоох эвгүй байдаг. Тэгээд эмгтэйгээд утгаараа намайг амар хайрладаг тийм гоё найзууд байдаг. Тэгээд хичээл дээр бүр таг юм аа би чинь. Тэгэл байн одоо бүр би ярьсараа залхаацсан баа. Нэг яриххээр за минут за. Тэгтээ амар хөрхөн гоё сонсдог. Тэгэл би нэг асууж ирсэн юм. Би ингээд эмхтэн сонирхдаг гэхээр та нарт эвгүй биш үү гэдэг. Оо юу юм бэ? Зүгээр шүү дээ. Тэгвэл зүгээр л ийм хүмүүстэй ингээд ойлгох юм уу? Эсвэл би л ингээд тийм байгаа болохоор та нарт ингээд би болохоор л дамаа ингэж ойлгож хүлээж авч байна уу гэсэн чинь. Ер нь бол ойлгоно. Гэхдээ бас чи болохоор л доо гэж. Тэгэл нийлж ахын бүхэн ярихгүй шүү дээ. Манай ангийнхан ч гэсэн би ер нь хүмүүсээс нуудгүй. Нэг зүгээр чинь зүгээр л амар энгийн зүйл шүү дээ. Одоо би ингээд эмхтэн сонирхдаг гэдгээс ичих биш. Тэр хүн ингээ яагаад ойлгож чадахгүй юм бэ? Ийм энгийн юм. Тэр хүнийг шоорлох нэг тийм үе юм шиг санагдаад байдаг шүү дээ. Жохон бодооч тийм.
Тэгээ одоо нэгэнт одоо өнчин хайр гэх юм уу тийм өнчин дурлалтай учирсан үний үед ингээд даван туулах гэж юу хийж байна. Гэхдээ ер нь бол ийм мэдрэмжийг хүн мэдэрч үзмээр юм билээ шүү заяа. Бас амар гоё шаналгач нь ер нь бас амар гоё юм билээ шүү. Юм бол утга учиртай бол сонсдог дуу утга учиртай бол. Гэхдээ энэ одоо нөгөө хэцүү байгаа үеийг ингээ өөртөө сайнаар эргүүлээд ямар нэг юм өөрөөсөө гаргах юм бол амар сайн. Тэгэл би амар шаналаад ингээл өгч байгаа юм шиг явал. Яригтаар суугаал. Яах гэж байна. Буруу тал руугаа эргүүлэхгүйгээр тэрийг бас өөртөө нэг гоё ашигтай болгох. Гоё. Дуу муу бичээлүү. Заас Бас нэг бүтээлч л байгаа гэсэн үг шүү дээ. Аха. Тиймэрхүү би болдож би хизэж дуурна гэж бодож байгаагүй. Тэгэл чамаг бодод одоо ч гэсэн догдолт хийвэрээ. Одоо хоёр байх бол хоёр тал нэг нэгээрээ гэж. Тийм хөрхөн юм бичиж байгаа. Тэгээд сарын дараа тадал нэг юм хийж магадгүй хаа. Гэтэ нэг цацх юм уу цацхгүй юм мэдгүй баг цацхгүй хөө. Нөгөө үндэ өгөх юм уу? Үгүй. Өөртөө л юм тий. Өөртөө л гэтээ цацаж ч магадгүй л тий жоохон гоё болчихлоо. Чи тэгэхээр саппортлаарай за. За тэгнэ. Би вебсайтаараа манай вебсайт нэрээ тийм хайрын захин баха айгуу хэрэгтэй шүү дээ. Тэгэл хүмүүс тавиад өгчл нэр мэрээ нууцлал. Тэг тавьчихлээсэн. Тэгээ ер нь тэгэл хамгийн гоё мэдрэмжийн дандаа л нэг тийм экстрим тий хоёр туйлд ш. Нэг бол ингээл бүрэн дурлал амар гоё хайр эсвэл бүр навс хаягдсан тийм нэг мэдрэмжүүд л амар сэтгэл тондогшчдаг тий. Аха. Би бас анхны хувьд бас амар хүчтэй юм шиг байна. Ингээд бүр таг гэж мэдхгүй юм гинт ингээ ороод ирчихээр амар гайхаа тэрийгээ бүр ингээ амар бодоод тэгээ бодсоор хагаад тэрэндээ ороод ингээд ихэнх хүмүүс одоо жишээ нь бисексуал хүмүүсийг ингээд жоохон арай өөрөөр төсөөлдөг шүү дээ тий. Эрэгтэй эмэгтэй одоо ер нь айл хүйсийн хүн татагддаг гэл тиймгүүд айл алтай нь өөрөөр хэрцдэг ч юм уу зэрэг хуйлантай нэг л явуулдаг гэж ойлгодог ч юм уу тий. Чам тийм ялгаатай мэдрэмж байдгүй. тэр амар бас амар тэр чинь нэг хувь хүнийх нь л асуудал шүү дээ. Өөрөө жоохон шалиг малгч юм уу тийм юм байвал түүнээсээ бисексуал гэхээр л хойлонтой зэрэг мэр гэсэн юм бол би бас над тэгж боддог хүмүүс ойлгохгүй. Зүгээр л хувь хүнийх нь л асуудал. Яг ингээд стрит тэгээд эрэгтэй хүн сонирхдаг байснаа хоёр эрэгтэй хүнтэй уулздаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм л зөв хувь хүнийх нь л асуудал. Нэг тэрэн дээр нэг тэгж бодож байгаа. Тэгээд дахиад юу гэж асуулаа. Ингээ ялгаатай нүүл гэж тийм би нэг тэгээд идэв шүү дээ. Би ингээ хаяа амар эмгтэлэг байхыг хүсдэг. Хаяа амар эрэгтэйлэг байхыг хүсдэг. Нэг тийм. Гендрийн хувьд л ингээл аль нөгөө хоёр тойлд яг өөрийгөө багтааж үздэггүй хүмүүс гэж ярьдаг байхгүй юу? Ер нь бол яг non binary үеийн баримжаа гэж бас ярьдаг. Тийм. Бас Би бас нөхөдөө готл хүмүүс бол ингээл жоох ингээд задгаа матах хүмүүс гоо амар эмгтэлэг хэлцаална. Тэгэл зарим мэдрэмжүүдийг бас ингээд эрэгтэй хүний мэдрэмжээр авдаг ч юм уу. Жохон гэж хааж сууж байгаа. Мэддэг. миний асуусан нь болохоор одоо ингээд бисексуал хүмүүс чинь одоо хүн болно өөрөө штэ зарим хүмүүс одоо юу гэдэг эрэгтэй хүмүүст илүү их давмгаа татагддаг ч юм уу зарим эмэгтэй хүмүүст ингээд давмгаа татагддаг эсвэл зарим нь яг тэнцүү тий байдаг ч юм уу чиний хувьд яг аль нь илүү ч юм уу ямар хөө мэдрэмжүүд байдаг Би эмэгтэй хүнд илүү татагддаг юм шиг үлээ. Би болохоор нөхөртөөгөө сууж байхдаа нэг тэгж амар татагдаагүй зүгээр амар гоё төшөг тулгуур ингээд хөнгө намайг халамжлаад ирэхээр тассан сэтгэл байсан юм уу? Түүнээс би одоохондоо л эрэгтэй хүнд яг
энэ дурлал шиг ингэж дуулж үзээгүй юм билээ. Тэгтээ хамт байхад бол амар гоё л байсан. Од жаргалтай байсан. Тэгтээ яг энэ хүчтэй мэдрэмж бүр ингээд одоо бодохоор байхгүй байсан юм даа гэж боддог. Тэгэхээр эмхтэн төлөвлөлтөд тагтад илүү хардаг. Одоо л би юу нэг тийм ямар гоё залуу вэ гэж харж лээсэн баг л та. Тэрнээс нь хүчтэй ямар гоё охин бэ гэж хардаг. Сонсогч нарт хандаж хэлэх үг байна уу? Юу ч хэлж мэдрэмжээ даарай. Үргэлж цаг тутамд хөгжөөрэй гэж хэл та. Амжилт хүсье. За манай подкаст нь ирж ингэж оролцсонд баярлалаа. Өрсөнд баярлалаа. За түүний уран бүтээлийг хүлээж авна уу? Үг ая хулан дууны нэр хоёр нүд тэгээд өөрөө бас охин найрахад зориулсан охин найрах дуу гэж хэлсэн байгаа. Сэтгэлдээ комментэр ч юм уу чатаар манайх руу шууд явуулаарай. Урам хайрлаарай. Чамд бүгд дуурлаг гэрээ цэвэрлэхтэй миний дууг өдөржин дагаж дуулаа дуурлаа би чамд бундан улаан улам удаан хоёрын урсан гიშгэн хурдаа би тамхисай ушиглах зураа өгүүлэн би зурaan хүссэн би олон зүйлийг хийж үзэх чамтай хүсэл минь мөрөөдөл боллоо замхран уулзсан надтай бодсон одоо болно явчихсан март бодол зүрхэндээ дэлдэж чандалдаа дууралчихсан мэдрэмж бүр минь адилхан гэж бодсон миний тамалдаа мөч бүрт хамт байна гэж бодсон ч чамайг өөрөөсөө би алдлаа 12 цаг чиний байгаа газар лөө анхны үнсэлчүүдэл иржлээ баруун хазар лөө чамайг бодоод одоо ч ихсэн тогтолдог хэвээрээ одоо хоёул байгаа байли хоёр талд нэгээрээ чамайг бодоод одоо ч ихсэн тогтолдог хэвээрээ одоо хоёул байгаа байли хоёр талд нэгээрээ дур булаан би чамд бундан улаан улам удаан хоёрын урсан гიშгэн хурдаа би тамхисай ушиглах зураа өгүүлэн би зурaan чамд би хазуулмар базуулмар байна халуун зармаг толгойд хамттай гадуур галзуурмар өөр шүн болтол хамт болцож мансуурмар ирээдүйн замаа зөвхөн чамтай давлаж талуурдмар чамайг бодоод одоо ч ихсэн тогтолдог хэвээрээ одоо хоёул байгаа байли хоёр талд нэгээрээ чамайг бодоод одоо ч ихсэн тогтолдог хэвээрээ одоо хоёул байгаа байли хоёр талд нэгээрээ дур булаан би чамд бундан улаан улам удаан хоёрын урсан гიშгэн хурдаа би тамхисай ушиглах зураа өгүүлэн би зурaan LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.